Үзэгч та бүхнийхээ Монголын гаалтхай би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ үзэгч та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар мэргэжлийн хяналтын ерхий газрын дараа Батмөнхийг өрсөн байгаа. Ингээд урилга хүлээж хүрэлцсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. За тэгэхээр мэргэжлийн хяналтын ерхий газрын үндсэн чиг үүргийг юу гэж тодорхойлсон байдаг юм бэ? Эндээс хэлээд яриагаа эхлэх үү? Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг нь үндэсний аюулгүй байдлын хяналтын байгууллагуудын нэг. Яг юг хянах юм бэ, юг шалгах юм бэ гэхээр мэргэжлийн хяналтын байгууллага үндсэндээ хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хяналтын байгууллага. Тэр хяналт гэхээр иргэд олон янзаар ойлгодог л доо. Цагдах хянагч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл юу гэдэг чим иргэд мэргэжлийн хяналтын ерхий газрын байгууллага үүрэг функцтэй зөвлөлт туслах үйлчлэгээ явуулах ёстой. Хуулийг ер нь яах гэж гаргадаг юм бэ гэхээр тийм ээ торгох биш, зөвлөх, дагуулах зорилготой хуулийг баталдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг энэ тал дээр мэргэжлийн хяналтын байгууллага хэр анхаарч ажиллаж байгаа гэж хаалга. За мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн 2013 онд шинжлэлийн бодлогынхаа хүрээнд олон ажлуудыг хийж ажилласан. Үүний нэг хэсэг нь болохоор зөвлөлт туслах үйлчилгээ гэж байна. Зөвлөлт туслах үйлчилгээг 2013 онд бид бүхэн нийт одоо үйл ажиллагааныхаа 30-аас 40% нь багтааж хийх, үлдсэн одоо 60-аас 70% нь хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн байж байна. Энэ маань ч гэсэн бас зөвхөн үр дүнгээ өгч ихэлсэн. Зөвлөлт туслах үйлчилгээг бид нөр аж ахуйн нэгж албан байгууллага иргэдэд үзүүлснээр маш их талархалтайгаар хүлээж авч байгаа. Нөгөө мэргэжлийн хяналтын байгууллага торгодог, шийдэгдэг, хаадаг, боодог, айлгадаг, хичээдэг, одоо дарамтлагдаг арга барилаасаа татгалцсан байна. Тухайн аж ахуйн нэгж албан байгууллагын хөгжлийг нь дэмждэг, мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлдэг, соён гэгэрүүлдэг ийм арга барил руу шилжчихсэн байна гэсэн ийм талархлыг одоо бид хүлээж байгаа. Аж ахуйн нэгж компаниуд маань ч гэсэн ер нь тэр тал руу ихээр одоо дадлагч гэж хэлэх өөрөлдөх юм бол тийм ээ. Заавал мэргэжлийн хяналтын хурж ирэхээр шинэ халаадаа өнс чирээнийхээ бүтээлгийг солидог биш. Үнэхээр л одоо тийм ээ зөвлөгөө авдаг, мэдээлэл авдаг, хамтрагч байх талынхаа одоо чадварыг ер нь хэн эзэмшиж байна гэж хаалга. Энэ дэр нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх л та. Хяналт шалгалтыг ямар аж ахуйн нэгжид хийх юм, ямар аж ахуйн нэгжид хийхгүй байх юм гэдгийг бас тодорхойлоод хэлчих нь зүйтэй байх. Бид бүхэн эрсдэл суурилсан хяналт шалгалтыг 2010 оноос хойш нэвтрүүлээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Эрсдэл суурилсан хяналт шалгалтаар бид бүхэн эрсдлийн үнэлгээг хийж ажиллаж байгаа. Эрсдлийн үнэлгээгээр буюу одоо хяналт шалгалтын хяналтын хуудасаар эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн объектэд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байгаа. Эрсдэл дунд болон бага үнэлэгдсэн аж ахуйн нэгж байгууллага объект маань өөрийн дотоод хяналтаараа өөрийгөө нэгсэндээ шалгаа явуучих ийм нөхцөл бүрдсэн гэдгийг хэлмээр. Ингэснээр бид нөр альва одоо төрийн хяналт шалгалтын ачааллаас чөлөөлөх, мөн эрсдлийг бууруулах, альва эрсдлээс урьдчилан сэргийлэх, талсан зогсоох ийм өндөр ач холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа гэж хэлмээр. Дотоодын хяналт, иргэний хяналт, хөндлөнгийн хяналт гэдэг зүйл маш ихээр яригддаг болсон л да. Яг үүнийг тодорхой гэдэг чинь тийм ээ хийх ёстой газрууд маань хийж чадчихэв үү? Түүнд чанар ер нь ямар хэмжээнд байна гэж та бүхэн дүгнэдэг байна. Хэр чанартай хяналтыг хийж байна. Мэдээж хяналт шалгалт гэдэг маань үр дүнг шаардсан ажил. Аливаа үр дүнг гарч иж түүнд одоо нийцсэн хариу арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гаргадаг байх ёстой. Тэр үднээсээ бид бүхэн хяналт шалгалт хийж байгаа улсын байцаагч нараас тэр хэмжээгээр үр дүнг шаардсан хяналтын механизмуудыг бий болгож ажиллаж байгаа. Энэ дээрээ түрүүн хэлсэн эрсдэл суурилсан хяналт шалгалт гэж. Зөвхөн эрсдэл суурилсан хяналт шалгалт хийгээ зогсохгүй бид бүхэн хяналтын шин механизмуудыг бий болгож ажиллаж байгаа. Тухайлбал урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Тандал судалгаа хийж байна. Хяналт шинжилгээний үнэлгээ хийж байна. Ийм хяналтын шин механизмуудыг бий болгохын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудтай бид бүхэн хамтарч ажиллаж байгаа. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд мөн одоо ялгаа байхгүй хөндлөнгийн хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлэх болцоо бүрдэж байгаа. Эрх зүйн зохицуулж байгаа гэж бид бүхэн харж байгаа. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоонд хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн эрхийг бол олгож байгаа. Мөн одоо Монгол Оросын хамтарсан хувь нийлүүлсэн төмөр зам нэм байгууллага байж байна. Энэ байгууллага маань өөрийнхөө бас энэ хяналтыг хийж хэрэгжүүлэх, олон нийтийн хяналтыг бас хийж хэрэгжүүлэх үүднээс улсын байцаагчийн эрхийг мэргэжлийн хяналтын ерхий газраас авч байгаа. Ингэснээр төрийн хөндлөнгийн хяналт шалгалт, төлөвлөлийн хяналт гэдэг юм уу, дотоод хяналт гэдэг юм уу, ийм хяналтын механизмуудыг хийж хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дээр
2011 онд засгийн газраар батлагдсан 311 дугаар тогтоолын хэрэгжилт болох дотоод хяналтын нийтлэг журмын хэрэгжилтийг бас аж ахуйн нэгж албан байгууллагуудад хэвшүүлэхүүднээс өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүсчилсэн байдлаар 3-4 удаагийн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан байж байна. Аливаа хууль хаа нэгтэй зөрчигдөхөөс хэн хариуцахад хүлээх вэ гэхээр мэргэжлийн хяналтынхаа хариуцах хүлээх болчихдог л да. Өөрөөр хэлэх юм бол хуулийн хэрэгжилтийг одоо хууль хэрэгжих тэр механизм эргээд одоо мэргэжлийн хяналтын байгууллагатай хамааралтай болж байгаа энэ цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрөө хууль эрх зүйн орчинд хамгаалагдсан байна. Ер нь улсын байцаагч яг ажил үүргийг гүйцэтгэснийхээ төлөө эрх зүйн хамгаалалт нь бас төдийлөн сайн биш. Тийм зохицуулт нь ч одоо өнөөгийн цаг үетэйгээ бас нийцэхгүй байна. Тухайлбал санхүүгийн хяналтын байцаагч нар байж байна. Төрөөс хүлээлгсэн чиг үүргийнхаа дагуу ажиллаа хийж гүйцэтгэсний эцэст ял шийтгэл одоо хүлээсэн ийм гашуун одоо сургамжтай асуудлууд бол гарч байгаа. Тэгээ энэний дагуу бид бүхэн төрийн шалгалтын тухай хуулийн шинжилсэн хариулга болох хяналтын тухай хуулинд шалгуулагч болон улсын байцаагчийн эрх хэмжээг хамгаалсан зүйл залтуудыг нэлээд тусгаж өгч оруулсан байж байгаа. Энэ тал дээр мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжлийн байцаагч нарт нөлөөлөх өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар тийм ээ дарамтлах тэр байдал юу ямар хэмжээнд байдаг бол альва шийдвэр гаргачлаа гэхэд тийм ээ акт тогтоочлоо гэхэд эргээд хин нэгэн эрх мэдэлтэн хурж ирээд түүний хүчингү болгох гэдэг юм. Тийм тохиолдол нь олон жишээнүүдэд харагддаг л та. Энэгээр үүнийг яаж одоо болиулах яаж хамгаалах хэрэгтэй юмээс. За улсын байцаагчийн шийдвэрийн хэрэгжилт гэдгийг эхлээд хэлхэн зүйтэй байна. Улсын байцаагчийн хэрэгжилт гэдэг маань өнөөдөр яг л нэг шүдгүү авсантай адилхан болчиход байгаа байхгүй. Нэг их сүрийг үзүүлээл тухайн объектээр баахан дүрм журм стандарт хууль тогтоол шийдвэр яриад хаадаг, үйл ажиллагааг нь зогсоодог, битүүмжилдэг, лацдаг, маргааш нь эргээл ажиллаж байдаг. Энэ маань өнөөдөр Монгол улсын нийгэм, улс төрийн янз бүрийн л одоо шалтгаан нөхцөл байдлаас болоод улсын байцаагчийн шийдвэрийг үнгүүдүүлэх, хүчгүүдүүлэх ийм одоо учир дутагдaltaй зүйлсүүд бол харамсалтай гардаг. Гисэн хэдий боловч бид бүхэн энэтэй бол тууштай тэмцэж байгаа. Цаашид улс төрийн аливаа улс төрийн нөлөөлөл байдаг юм уу? Эсвэл одоо бусад дарамт шахалт байдаг юм уу? Иргэний нийгмийн байгууллагын шахалт шаардлага байдаг юм уу? Иймэрхүү байдлаар хууль бус ийм үйл ажиллагаа явуулахыг бол эрс одоо тасан зогсоож ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ мэдээж одоо хуулиар хамгаалагдсан, хуулиар эрх ашгийг нь хамгаалах ийм эрх зүйн зохицуултыг бас хийж өгөхгүйгээр дангаж зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг аваад асуудал бол шийдэгдэхгүй гэдэг нь бол хинт ч ойлгомжтой. Нөгөө тэгвэр бид бүхэн аль болохоор төр хувийн хөвшлийн түншлэлийн үндсэн дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах нөгөө тэгвэр дангаж мэргэжлийн хяналтын байгууллага биш. Бусад яам агентлагуудтай хамтарсан байдлаар салбарын хяналтыг хийж ажиллах юм бол илүү их өргөн үрээтэй, илүү их гадны нөлөөнд автахгүй байх боломжтой гэж бас бид бүхэн харж байгаа. Яг өнөөдөр байдлаар тэр нөлөөллийг одоо багасгах хууль эрх зүйн орчин хэр байна? За одоо яг нөлөөллийг багасгах хууль эрх зүйн орчин гэвэл төрийн хяналт шалгалтын тухай хуулиар барьж байна, төрийн албаны тухай хуулиар барьж байна, төрийн албан агчийн эрхэмлэх 9 зүйлгээд маш олон одоо зохицуултууд хийж ажиллаж байгаа. Гисэн хэдий боловч бас нөлөөлөл бол үнэхээр байгааг бол үгүйсэхгүй. Багасгааг бол байж л байгаа. Энэ бүхэнтэй бид бүхэн тууштай тэмцэж байцаагчаа өмөрч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр тодорхой хэмжээний аж ахуйн нэгж байгууллага иргэдийн эрх ашгийг зөрчихөд хуулиараа зөрчихөд тэдгээр улсуудын дуу хоолойг нийгэм сонсоод байдаг гэж нийгмийн эрх ашгийг хамгаалсны төлөө нийгэм өөрөө эргээд төрийн хялтгалтын байгууллага болох мэргэжлийн хяналтын байгууллагыг хэн ч өмгөөлж хамгаалж өмөрж дуурдаггүй. Гэтэл өнөөдөр иргэд маань эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдарч байгаа. Бүр наривчлаад хэлэх юм бол ямар унтны ус хэрглэж байгаа, ямар хүнс хэрглэж байгаа, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа, ямар одоо замаар зорчиж байгаа, ямар барилга байшинд амьдарч байгаа. Энэ бүх юмыг нүдэнд үл үзэгдэх байдлаар бүхнийг хяналтын байгууллага хийж хэрэгжүүлээд явдаг юм шүү гэдэг асар их юм хөдөлмөр хичээл зүтгэлийг бол ууг нь ойлгож өмгөөлж хамгаалах дуурах ёстой гэж бид бүхэн боддог. Тэр арга хөшүүргийг та бүхэн ч өөрсдөө санаачлах хэрэгтэй байх л да. Ер нь юу байх боломж байна? Ямар аргаар тийм ээ та бүхнийг өмгөөлөх боломж байна. Би нэг жишээ дурдъя л да. Өөрөөр хэлбэл бас мэргэжлийн хяналт ерхий газраас бас газрын маргаан дээр очиод тийм ээ асуудлыг шийдээд барилга болж болохгүй гэсэн шийдвэр гаргасан чинь мэргэжлийн хяналтын байцаагч болон тухайн дүүргийн засаг дарга эргүүлээд маргааш нь арга хэмжээ авахулчихсан байх жишээтэй.
Ийм зүйл гаргахгүй тул тийм ээ хуулийг мөрддөг баг хин нэгэн одоо эрх мэдэлтэн түнд нөлөөлөхгүй баг тэр нөлөөллийг хаахын тулд иргэд ямар оролцоотой байх хэвтэй. Иргэд ямар оролцоотой байх ёстой юм бэ гэхээр иргэдэд бид эхлээд өөрсдийнхөө ажлыг зөвөр ойлгуулдаг байх хэрэгтэй. Зөвөр танилцуулдаг байх хэрэгтэй. Нөгөө төрийн байгууллага нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохиох биш. Нийт 365 хоногт л бүхий л үйл ажиллагааг байнга сурчилдаг байх ёстой гэж ойлгож байгаа. Ингэснээр төр иргэх холбоотой амьд одоо холбоо бий болж ажиллана. Иргэд төр нь иргэндээ үйлчилдэг байх. Иргэд төрийнхөө үйлчлэгийг одоо хамгаалдаг байх. Төрийн албан хаагчийн эрх үүргийг бас хамгаалдаг байх. Тодорхой хэмжээний дуу хоолой болдог байх. Шийдвэр гаргагчдад бас нэг өөрийн санаа бодлыг хүргэдэг байх. Ийм арга механизмууд бий болох уу гэж бид бүхэн харж байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг бас тодорхой хэмжээнд нөлөөнд автахгүй байх. Хин нэгэн өгсөн авилгалтай мөрдөхгүй байх. Тэр боломж нь хангагдсан гэж тайлах уу? Яг өнөөдрийн байдлаар бол бүр хангагдсан гэж хэлж чадахгүй юм гэхээр хууль, эрх зүйн орчин талаас ч тэр нийгмийн асуудал талаас ч тэр өнөөдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэдэг маань сайндаа дунджаар нэг 600-700 мянган төгрөгийн цалин авч байгаа. Өөрийн гэсэн орон сууц байхгүй, хашаа байшин байхгүй, хөлсний байранд амьдарч байгаа ч улсын байцаагч нар байна. Нийт улсын хэмжээнд, системийн хэмжээнд улсын байцаагч нарын асуудлыг бүгдийг нь шийднэ гэдэг бол бас боломжгүй зүйл. Монгол улсын хэмжээгээр мэргэжлийн хяналтын төрийн одоо хөндлөнгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа 2000 гаруй улсын байцаагч нар байна. Энэ олон хүмүүсийн нийгмийн асуудлыг нэг дор шийднэ гэдэг бол хүндрэл бэрхшээлтэй. Гэхдээ бид нэр зовлон доожоо суулгүй тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдэж байгаа. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн одоо мэргэжлийн хяналтын хэлтс, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нарынхаа одоо газар олгогдоогүй байсан ажилтнуудын жагсаалтыг гаргаж 100 одоо улсын байцаагчийн газрын асуудлыг шийдсэн байна. Одоо орон сууцны асуудлыг шийдэхээр бид бүхэн бас энэ засгийн газрын зээл хөтөлбөрөөр баригдаж байгаа орон сууц мөн бусад одоо аж ахуйн аргаар шийдэх нөхцөл боломжийг судлаад явж байна. Эхнээсээ бол зарим нь бол нааштай үр дүнтэй гарч байгаа. Мэргэжлийн хяналтын ерхий газрыг бас шинжлэх засгийн газар гарч ирснээр татан болгох ёстой тийм ээ. Салбаас салбарт нөх ёстой. Яамдууд өөрсдөө хариуцах ёстой гэдэг асуулт яригдаж байсан боловч тагчиг болоод та дараагаар томилогдсон л доо. Энэ асуудлыг ер нь бүтцийн өөрчлөлтийг ер нь яаж шийдвэрлэх болсон бэ? Энэ асуудал маань яг тагчиг болоогүй л дээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинжилсэн найруулга болох энэ хяналтын тухай хууль маань урд өмнө нь засгийн газраар 3 удаа хэлэлцэгдээд, улсын их хурлаар хэлэлцэгдээд 2 удаа бол буцаагдсан байж байгаа. Одоо удахгүй улсын их хурлын гишүүн Бакэ өргөн барихаар одоо бэлэн болсон байж байгаа. Мэдээж одоо буцаагдсан шалтгаан, улсын их хурлын гишүүдийн асуусан асуулт, санал хүсэлт, мөн байнгын хорон дээр яригдсан асуудлуудыг тусгаж өшөө одоо шинжилэн найруулсан байдлаар өргөн барихаар бэлэн болсон байж байгаа. Бараг энэ 7 хоногт багтаад өргөн барьчих байх гэж найдаж байгаа. Мэргэжлийн хяналтын их газарт одоо тийм ээ салбарын хяналтыг нэгтгэснээрээ одоо тухайн салбарын мэргэжлийн хяналтын одоо үйл ажиллагаа алдагдсан гэдэг зүйлийг зарим мэргэжлийн хяналтад ажиллаж байсан хүмүүс ярьдаг юм байл л. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн ч юм уу эрүүл мэндийн тийм ээ энэ хяналт алдагдсан гэж. Өөрөөр хэлбэл мэргэжсэн одоо мэргэжлийн хяналтын байцаагч нар үгүй болж байна гэдэг зүйл дээр та хүний нөөцийн асуудал дээр юу хэрэг анхаарч? Мэдээж хүний нөөцийн асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Сая хүний нөөцийн бодлого төлөвлөлт бүрдүүлэлтэн дээр хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажилласан. Мөн хүний зэрэгцээ өнгөрсөн оны 2013 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, ажлын үр дүнд бас хяналт шинжилгээ үнэлгээ хийж дотоод одоо аудит хийж ажилласан байж байгаа. Энүүгээр юу харагдсан бэ гэхээр нэг хэсэг улсын байцаагчид нь ачаал ихтэй байгаад идэг. Нэг хэсэг улсын байцаагчид нь болохоор ачаал багатай байгаад идэг. Яг саяын одоо таны хэлдэгчлэн хяналтын механизмуудыг бүгдийг нь авчиж ингэж нэгтгэснээр сайн ч тал бий, муу ч тал бий. За сайн тал нь мэдээж одоо нэгдсэн хяналт шалгалтын давхардал байхгүй, цогцоор нь иж бүрнээр нь хийх бүрэн боломжтой л гэж харж байгаа. Муу тал нь гэх юм бол 2003 онд хяналтын нэртэй бүхий л нэгжүүдийг нэг дор авчиад нэгтгэчихсэн. Гэтэл энэ нэгтгэсэн нэгжүүд маань болохоор одоо ажиллаж байгаа улсын байцаагч нар маань олон жил болсон улсын байцаагч нар маань энэ 11 жилийн туршид өөрийн хяналтын салбараа өмчлөх, хяналт шалгалтын давхардал бий болох, хүнд сурталч хэрэгдэл гаргах,
Эсвэл одоо шаардлагагүй хяналтыг хийх гэх мэтлэн ийм учир дутагдaltaй зүйлсүүд олон гарч байгаа. Шаардлагагүй хяналт гэж юу юм бэ гэдэг. Тэгвэл аялал жуулчлал байж гэн, ахуй үйлчилгээнийх байж гэн, худалдааных байж гэн, спортынх байж гэн. Энийг төр өөрөө хөндлөнгөөс хянах шаардлагагүй байхгүй. За. Тухайн салбарынхаа эрх зүйн зохицуулт гэдэг юм уу? Эсвэл одоо зах зээлийн жамаар өөрөө хөгжөөд хувьсаад явчих юм нь төр заавал хөндлөнгийн хяналт хийх шаардлагагүй. Аялал жуулчлал яаж явж байгаа? Хөтч нь яаж байгаа? Орчуулагч нь ямар байгаа? Тухайн одоо аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс нь ямар байх хэвтэй. Тэр энэ төр бол төрийн хяналт шалгалтанд шаардлагагүй шүү дээ. За худалдааны хяналт гэдэг байж байна. Ямар одоо параметрал өрсөн байна, үнэ яаж тавьсан байна. Гэх мэтлэн тухайн худалдааны байгууллагын дотоод асуудалд нь хэтэрхий оролцсон ийм төрийн хөндлөнгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа байх шаардлагагүй гэж би тухайн үзэж байгаа. Энэ хяналтаа хийх ёстой. Төр юу хянах ёстой? Төр зөвхөн эрсдэлтэй асуудлыг л хянах ёстой. Бүр тодруулаад хэлэх юм бол хүний аюулгүй байдалд одоо чиглэсэн ийм хөндлөнгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг л зохион байгуулах ёстой. Хүний аюулгүй байдал цаашлах юм бол хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал гэсэн ийм үндсэн чиглэлд одоо барьж ажиллах ёстой гэж би түүхэн харж байгаа. Тэрнээс одоо хэрэгцээтэй хэрэгцээгүй бахан зах зээлийн хяналтаараа зах зээлийнхэн хуулиар зохицуулагдаад явах боломжтой асуудлуудыг шүүрж одоо аваад тэрийг хяналт шалгаад бизнес эрхлэгчид байдаг юм уу? Энэ одоо эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулж байгаа, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа аж ахуй нэгж байгууллагад дарамт хэрэглэл учруулад байгаа хэд шаардлагагүй. Одоо Бакей гишүүний өргөн барьж байгаа хуулийн төсөлд энэ санаанууд юу нь явж байгаа юм бэ? Явж байгаа. Энэ хуулийн төсөлд мэдээж одоо явж байгаа. Хяналтын тухай хуулийн төсөлд хамгийн гол асуудал хуулийн концепц нь болохоор хүний аюулгүй байдал руу чиглэсэн ийм концепцийг барьж байгаа. Мөн урд өмнө одоо төр хяналт тавьдгүй байсан асуудлууд ч байгаа. Тухайлбал хог хаягдлын хяналт байж байна. Уул уурхай, хүрээлэн байгаа орчин, барилга байгууламжаас гарсан хог хаягдлыг хинч одоо хариуцдаггүй, тоодгүй. Эсвэл одоо нийслэлийн захирагчийн алба за хороо дүүрэг дээр болохоор төвчл үйлчилгээний компаниуд л хариуцдаг шүү дээ. Тэгвэл одоо хяналтын байгууллага өөрснөө хариуцаад явдаг. Ийм механизм руу шилжихээр эрх зүйн зохицуулалтанд бол тусгасан байж байгаа. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Би Бадарчин Жаргалмаа өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Батмүхтэй ярилцж байна. За ярилцлагынхаа дараагийн хэсэгт бас үзэгчдээс бас ихэнх сонирхож асуудаг зарим нэгэн асуултын хариултыг Батмүх даргаас л авлаа. Хамт та бүхэнд баярлалаа. Би Бадарчин Жаргалмаа өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Батмүхтэй ярилцж байна. Тэгэхээр сүүлийн үед хүний аюулгүй байдалд нөлөөлсөн бас олон асуудлууд гарч байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч юмын асуудал, хятад мотоциклийн асуудал ч гэдэг юм тийм ээ. Энэ бүхэндэр мэргэжлийн хяналтын болоод үнэхээр хяналтаа тавьж ажиллаж чадж байна уу? Хяналтаа тавьж ажиллаж байгаа. Тэр ч битгий өргөн хүрээнд бас асуудлыг авч үзэж байгаа. Зөвхөн одоо хуурамч юм гэлтгүү хятад мотоцикл, хуучин дугуй, хуунцар сав, эмийн сангуудаар одоо хяналтгүй борлуулж байгаа дендратурын спирт. За. Гэх мэтлэн ийм өргөн хүрээний асуудлуудыг авч энэ ондоо багтааж хийж ажиллахаар бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. За хуурамч эмийн асуудал гэж байна. Хуурамч эмийн асуудал өнөөдөр хаана байна вэ гэхээр зүгээр одоо эмийн сан байдаг юм уу, эм худалдан борлуулах байгууллагууд байдаг юм уу, эм ханган нийлүүлэх байгууллагууд байдаг юм уу, эмийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагуудаар байна уу аваад үзэхээр бол үнэндээ тийм асуудал байхгүй. Хаана байна вэ гэхээр олон улсын худалдааны төв болох нөгөө наран туул худалдааны төв дээр л байж байгаа. Ялангуяа үр зулбуулах юм бол маш их одоо баталгаагүй Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдээгүй ийм хуурамч эмүүд наран туул худалдааны төв дээр худалдаалагдж байгаа. Иргэд маань өөрсдөө одоо нууцаар оруулж ирсэн ч байдаг юм уу? Хууль бусаар оруулж ирсэн ийм эмүүд бас байна. Зөвхөн үр зулбуулах юм гэлтгүү өвчин амдах юмуд байж байна. Гэтэл тэр нь 3 янзын үнэтэй байж байгаа шүү дээ. Үйлчлэгээ муутай нь одоо хямд байдаг юм уу? Үйлчлэгээ сайтай нь үнэтэй байдаг юм уу? Яг иймэрхүү ийм бас 3 зэрэг л гаргацсан ийм асуудлууд байгаа. Энэ асуудлаа зэгцлээч, хамтдаа зэгцлэе. Хамтдаа одоо энийг талсан зогсоё гэдэг байдлаар наран туул худалдааны төвийн удирдлагуудад хандсан байж байгаа. Хэрвээ энд ач холбогдол өгөөд энийг талсан зогсож чаддгүй юм бол худалдааны төвийг одоо хаахаас өөр арга зам байхгүй гэдгийг ч гэсэн сануулж хэлсэн байгаа. За хуучин дугуйны асуудал. Хуучин дугуйны асуудал гэдэг маань мөн стандарт ус замын асуудалтай салшгүй холбоотой.
Өнөөдөр Монгол улсын орон нутгад тавьж байгаа замууд маань ямар стандарт, ямар одоо түвшинд тавьж байгаа вэ гэдгийг бол хэн үгүй сайн мэдж байгаа. Зарим нь олон жил болцсон. Одоо өчигдөрхөн хэвлэл мэдээлэлээр Төв аймгийн зам болохоо байлаа, Дархны зам болохоо байлаа л гэж байна. Гэтэл энэ зам дээр хуучин дугуйтай явж байгаа тээврийн хэрэгслүүд маань ямар нөлөө үзүүлж байна вэхээр дандаа одоо тэр зам одоо халуун дулааны удирдал болж байна. Дугуй халуунд хөөж, замын үрэлтээ суулж, хуучин язарсан, тороосон тасарсан, утсан тасарсан ийм дугуйнууд буудах, энээсээ болоод осол аваар гарах, хүний амнаас ирсдэг ийм харамсалтай тохиолдлууд гарч байгаа. Хятад мотоциклийн хувьд ч гэсэн ялгаагүй ийм асуудлууд гарч байгаа. Тэгэхээр энэ дээр техник аюулгүй байдлын дүгнэлт гаргая. Улсын байцаагч нараа ажилуулъя. Мөн одоо холбогдох эрх бүхий байгууллагуудаа хамтарсан хилцүүлгийг зохион байгуулж ажиллая. Замын сагдагийн газар, эрүүл мэндийн яам, мөн одоо бусад холбогдох төрийн байгууллага, зам тавирын яамч гэдэг юм. Иймэрхүү байгууллагуудтайгаа хамтарсан байдлаар хилцүүлэг зохион байгуулад хилцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу бид нар хариу арга хэмжээ авч ажиллая. Үүн дээр тухайн энэ төрлийн бизнес эрхлэгч нарынхаа ч санаа бодлыг бас тусгах нь бол зайлшгүй. Замын цагдаагийн газраас хятад мотоциклийг хилээр оруулахгүй байх хүсэлтийг бас мэргэжлийн хяналтын болон хилийнхэн тавилаа гэсэн шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд эргээд нөгөө талд юу гэж юм тухайн одоо мотоциклаар бизнес эрхэлдэг аж ахуйн бас өөр тайлбар тавих байх л да тий. Энэ асуудлыг юу нэрхэн яаж шийдвэрлэх? Мэдээж та бүхэн судалгаа хийсэн үү? Судалгаа хийсэн байгаа. Цагдаагийн ерөнхий газраас бид бүхэн 2013 он гэлтгүү өнгөрсөн 3 жилийн байдлаар хятад мотоциклоос болж гарсан аваар усал юунаас болж гарав? Шалтгаан нөхцөл байдал нь ямар байв? Үнэхээр одоо техникийн аюулгүй байдал зөрчигдсөн үү? Тухайн техникийн одоо эд анги нь чанар стандарт болон аюулгүй шаардлагыг хангаж гэнэ үү гэдэг энэ бүх байдал дээр судалгааны ажлууд хийгээ явж байгаа. Мэдээж энэ дээр улсын байцаагчийн дүгнэлт гарна. Энэ осол аваартай холбоотойгоор бас судалгаагаа үндэслэж бид бүхэн бас шийдвэр гаргана. Ийм байдлаар эхний ээлжинд асуудлыг хөндөж тавья. Дараа нь бид бүхэн энэ төрлийн бизнес эрхлэгч нартайгаа болон бусад одоо яам агентлаг, эрх бүхий байгууллагуудтайгаа бас харилцан хилцүүлэг зохион байгуулж ажиллана. Тэгжээж нэг асуудлынхаа нэг талд хамтдаа гарыг хориглуулсан шиг хориглоё. Хориглохгүй гэвэл чанар аюулгүй байдлыг сайжруулж үнэхээр хөдөөгийн нөхцөл тохирсон аюулгүй байдал стандартын шаардлага хангасан ийм тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирье гэдэг шийдэл төрж байгаа. Бас эрүүл мэндийн мэрэгчлүүд хэлдэг л дээ. Монголчуудын одоо хүнсэндээ хэрглэж байгаа хүнснийхээ усыг хадгалж байгаа сав үнэхээр чанарын шаардлага хангахгүй тос мас хадгалдаг тийм ээ. Одоо хүнсний зориултын бус сав байдгаа гэдэг. Гэтэл тэр сав худалдаалгацаар монголчууд хэрэглэсээр байгаа. Эргээд хүний одоо эрүүл мэнд ямар нөлөө үзүүлж байгааг бас одоо тоолж баршгүй юм гарцтай л гэдэг зүйл ярьдаг. Гэтэл энэ сав орж ирсээр л байгаа шүү дээ. Энэ хилээр орж ирж байгаа баталгаагүй бараа бүтээгдэхүүнээр ер нь одоо хилийн хяналтайгаа та бүхэн хэр хамтардаг. За хилийн мэргэжлийн хяналт мэдээж байнгын болон төр ажиллагаатай 26 бонд дээр байнгын одоо хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий боловч таны яг саяны ярьсан хуванцар савны асуудал болохоор химийн хортой аюултай бодис. Нөгөөдөөгөр нөгөө машин болон тээврийн хэрэгслийн хөргөх тослох одоо ийм бодисыг тээвэрлж орж ирж байгаа ийм сав байж байгаа. Энэ савн дээр мөн ялгаа байхгүй манай мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын хүнс үдэ аж ахуй үйлдвэр үйлчлэгээний хяналтын газраас сая лабораторийн шинжилгээ дүгнэлтийг гаргасан. Хүний одоо эрүүл мэндэд тохирохгүй маа. Тэр тусмаа одоо хотын гэр хорооллуудад иргэд маань болохоор ундны ус тээвэрлэх, хадгалах зориултаар ашиглаж байгаа. Хөдөө орнуудад сүү цагаан эдэ тээвэрлэх, хадгалах бас ийм зориултаар ашиглаж байгаа. Хөдөөнийхэн бол зөвхөн шар сүүгээр угаагаад ариутгачлаа л гэж үздэг. Гэтэл энэ маань тухайн одоо савнд агуулгаж байгаа химийн бодисын агууламж, мөн үлдэгдэл, шавхар гэнтэр нь бол үнэхээр хүний биед ноцтой хор хохирол учруулахаар хэмжээнд л байж байгаа. Хэдийгээр тухайн үедээ айхтар одоо ноцтой нөлөөлөл үзүүлэх гэж гисэн олон жилийн хоригдлыг бий болгож идэг. Хүний бие организмд. Одоо яах вэ тэгээд? Ингэснээр бид нар эдгээр савыг одоо нийтийн хүнсний хэрэглээ байдаг юм уу? Эсвэл ахуй хэрэглээнд ашиглахгүй байх улсын ерөнхий байцаагч албан даалгавар гаргах гэж байна. Ингэснээр бүх улсын хэмжээнд хориглох. Саяхан бас нэг аж ахуйн нэгж байгууллага дотооддоо ийм яг хүнсний зориултаар ус цагаан эдэ тээвэрлэх зориултаар ийм хунцар зориултын сав үйлдвэрлэсэн байна л. Үүнийг дэмжих.
Ийм ажлуудыг одоо зохион байгуулж ажиллана гэдэг л болж байгаа. Та давчхан хариулахгүй та тэрийн цаг дуусч байна л да. Барилгын салбарт гарч байгаа осол эндэглэлийн тоо он гарсаар одоо 5 хүн ямаас хүрлээ гэдэг мэдээлэл байна л да. Энэ дээр барилгын салбараар хэрэгжсэн мэргэжлийн байцаагч нар ажиллаж чадахгүй нь үнэхээр барилгын компаниуд мань хариуцлагагүй. Барилгын салбарын маань үнэхээр хариуцлагагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бид нар хяналт шалгахаас илүүтэй зөвлөн туслах, мэргэжил арга зүйн тусцаа үзүүлэх, соёлын гэрэл арга хэмжээнүүдийг тасралтгүй авч хийж хэрэгжүүлж байгаа. Харин сүүлийн үед нийслэлийн засаг дарга, нийслэлийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэд хэдэн журмуудыг гаргаж хариуцлагыг тодорхой болгосон. Одоо хэн хариуцлага хүлээх, хэн эрхийг олгох юм, хэн комисс хүлээж авах юм бэ гэдэг асуудлуудыг тодорхой болгосон байж байгаа. Энэ дээр нэг зүйлийг онцлоод хэлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага 2 жилийн өмнөөс барилга эхлүүлэх болон улсын комисс хүлээж авах үйл ажиллагаанд оролцоход болсон байна. Тийм учраас энийг хэн хэрэгжүүлэх юм бэ гэхээр 16-аас дээш давхрын барилгын яам, 16-аас доош давхрын болохоор нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж авч байгаа, ажлыг эхлүүлж байгаа. Яг ийм байдлаар явж байгаа. Тэгвэл мэргэжлийн хяналт юуг нээх юм бэ гэхээр бид бүхэн явцын хяналтыг хийж байгаа. Явцын хяналтыг. Явцын хяналтыг бид аль болохоор одоо чанартай, ялангуяа энэ одоо хаврын бүтээн байгуулалтын үед бол мэргэжил арга зүйн тусалцаа сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлыг хангуулах юм үйл ажиллагааг маш сайн одоо идэвхтэй хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Харамсалтай захиалагч маань гүйцэтгэгч компаниуд маань төдийлөн бас хариуцлагагүй ажиллаж байна. Тухайлбал юу нь хариуцлагагүй юм бэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, нийт барилгын үйл ажиллагаанд зарцуулж байгаа зардлынхаа 1% зарцуулна гэсэн хуулийн залтыг хүртэл хийж хэрэгжүүлэхгүй шин. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байцаагчийн одоо нөгөө зөвшөөрөл одоо барилгын салбарт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэсэн үг үү? Мэргэжлийн хяналтын байгууллагыг зөвхөн явцын хяналтыг л хийж. Явцын хяналтад харин хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчдөг юм уу, техникийн аюулгүй байдал алдагддаг юм уу? Хүний одоо эрүүл мэнд, хүний аюулгүй байдалд одоо нөлөөлөхөөр ийм нөхцөл байдал үүссэн бол хаах, зогсох арга хэмжээ авч ажиллаж байна. За баярлалаа их үзэгчдээ. Өнөөдөр би мэргэжлийн хяналтын ерхий газрын дарга Батмөгтэй ярилцаж цаг үеийн асуудал үзэж та бүхэнд мэдээлэл өглөө. За хуулийн тодорхой хэмжээний өөрчлөлт орсноор мэргэжлийн хяналтын бодлого ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах юм, за үүрэг функц нь ямар чиглэлд байх юм бэ гэдэг нь бас тодорхой болох юм байна. Ингээд урилга хүлээн авч хүрэлцэж танд их баярлалаа. Танд бас баярлалаа. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.